За орой мэндэгт ээлжид хагас сайн өдрийн лайв маань энхүү эхэлж байгааг мэдэгдъя гэд. За би групп дээр шеэр илжлээ. Манайхан өнөөдрийн сэдвээ мэдэж гин үү? Хүүхдийн цагаан орхоо болон түүнийг эмчлэх аргын талаар. Өмнө нэг рил явуулсан байсан. Тэр рил дээр маш олон хүмүүс асуусан. Яг энүүгээр энэ заавраар хэдэн настай хүүхдэд хэрхэн хэд хоног уулгах юм бэ гэд асуусан. Тэгэхээр коммент чатанда тэр болгоныг бичих боломжгүй тийм ээ. Рил болохоор ганцхан минутын рил дотроо зөвхөн за цагаан орхонд ингээд уулгачаараа гэдэг л заавар байдаг болохоос биш тэр нь яг үний юм уу баталгаатай юм уу хэдэн ширхэг цагаан орхоо гаргадığım уу ер нь гаргадаггүй юм уу гэдэг асуудлуудын талаар бичих боломжгүй тийм ээ. Ганцхан минут дотор юу ч тайлбарлах боломжгүй ер нь. Тэгэхээр хагас сайн өдрийн лайв дээрээ энэ цагаан орхоо хүүхдийн цагаан орхооны эмчилгээ арга юунаас үүсдэг яад гэдэг талаар хуваалцахаар ороод ирсэн байна. За манайхан эргэн тойронд байгаа хүмүүстэй шеэр хийгээд ч юм уу түгээгээд аль эсвэл бага насны хүүхдтэй хүмүүст хүргэх зорилготой угаасаа бага насны хүүхдүүд энэ цагаан хорхоог одоо тухайн насандаа тий цагаан орхоо тээгч нар болдог бага насны хүүхдтэй айлууд гэсэн үг. Тэгэхээр тэр хүмүүстэй хүргэхийн тулд тус болороо л гэж хүсье. За тийм байна. За манайхан үзэж байгаа юм болоо би нэг халж шалгаадъя. За орж ирж байгаа юм байна. Тэгэхээр ер нь нөгөө том хүнээс илүүтэйгээр хүүхдүүд цагаан орхооны тээгч нар байдаг. Яагаад гэвэл шалтгаанууд нь хүүхдийн гидс маань гидсний дархлаа арай сул байдагтай холбоотой. Том хүмүүст болохоор энэ гидсний дархлаа нь суудсан. Нөгөө талаар ер нь бидний нарийн бүдүүн гидсэнд тухайн хүний дархлааны 70-80% нь явж идэг тий. Гэдэс муутай гэх юм уу одоо шарахтаа ямар нэгэн өрөвсөлтэй өвчтөө өтгөн гаталттай байх тусмаа тухайн хүний дархлаа сул байдаг тий. Тэгэхээр хүүхдийн хувьд яадаг вэ гэвэл тэр дархлаа нь ходоод нөгөө гидсэндээ хөгжөөгөө байдаг учраас цагаан орхооны амьдрах таатай орчин нь байж идэгаа гэсэн үг. За манайхан түгэж гин үү? За өмнөх рил дээр яригдсан зүйл болохоор царимс болон гвоздник гэд тэр нэг амтлагч байдэн шүү дээ. Амтлагчийг хандлаад маргааш өглөөд нь уух зорилготой тийм рил хийгдсэн. Тэрийг болохоор ууж болно. Гэхдээ тэр нь бүрэн төгс одоо цагаан орхоог тий бүр мөсөн устгачих уу гэвэл үгүй. За тэр талаар дараа нь ярина. За тэгвэл цагаан орхоо гэдэг зүйл маань хаанаас яаж үүсдэг юм бэ гэхлээр ахуйн замаараа үүсдэг зүйл. Тэр үүсэлтийг нь суур үндсийг нь таслан зогсоохгүй бол мянга им уугаад цагаан орхоог устгадаг, туулгадаг им уугаад нэмэргүй. Тэгээ дахиж халдварладаг. Учир нь цагаан орхооны одоо амьдрах цикл мөчлөг нь 14-өөс 21 хоногтой байдаг. Үүнтэй холбоотой. Тэгэхээр цагаан орхооны им уухта 14 хоногийн дараа дахиж уугаараа гэдэг шалтгаан нь тэр цагаан орхооны тэр мөчлөг нь ирж байгаатай холбоотой гэсэн үг. За ийм байдаг. Тэгэхээр гол суур үндсээс нь устгахыг гэвэл түүний хүүхдтэй одоо нарийн бүдүүн гидснийхээ дархлаа нь хөгжөөгөө хүүхдээ цагаан орхооноос сэргийлэх гэвэл ерөөсөө л ахуйн цэвэрлэгээ гэх юм уу? Урдчлан сэргийлэх нь маш чухал. Учир нь тэр өндөг нь хүүхдүүдийн тоглоомоор цэцэрлэгээс бусад хүүхдүүдээс нойлын өрөөнөөс хумснаас халдварладаг. Бусад хүүхдүүдээс
Жишээлбэл тэгэхээр нөгөө хумсаа маш сайн угаалгах, сэвэрлүүлэх, тоглоомнуудыг нь ариутгах тийм зүйлсүүд хийгдэх нь маш чухал. Нөгөө талаар 10 одоо хэрвээ эм уусан бол шүү дээ. Цагаан орхооны эм уусан тохиолдолд 14 хоногийн турш цагаан эргэллээ солих, угаах, нөгөө талаар эндүүдэх шаардлагатай. Эндүүдснээрээ өндгийг цагаан орхооны өндгийг бүрэн устгадаг байхгүй юу? Эндүүд нь уурандаа халуун зүйлд цагаан орхооны өндөг тисдэхгүйтэй холбоотой гэсэн. Дотор утсыг нь ялгаа байхгүй эндүүдэж өмсүүлнэ. Хичнээн угаасан ч гэсэн тэр цагаан орхоо нь арилахгүй байдаг. Одоо өндөг нөхөөгүй ээж идэг. Тэр нь уураараа халуун уурандаа хүрээд үхдэг. Тэгэхээр дотор хувцас болон орд ирнийхээ цагаан хэрэглэлийг угааж эндүүд нь хүүхдүүдтэй нь бас цуг хэвтдэг, унтдаг аав ээж нь байвал ялгаа байхгүй яг энэ дэглэмийг цахина. Тэгжээжл 14 хоногийн турш явж ижил нөгөө өндөгнөөс цагаан орхон өндөгнөөс сална гэсэн үг. Нэгдүгürt. Сармис болохоор энэ цагаан орхооны өндгийг үхүүлдэхгүй байхгүй юу? Үхүүлдэггүй. Нөгөө талаар цагаан орхооны эм хүртэл өндгийг үхүүлж чаддаггүй. Тийм учраас өндгийг үхүүлэх хамгийн найдвартай арга нь өрөөсөө ахуйн цэвэрлэгээ буюу эндүү байдаг. Халуун уур, эндүү, цэвэрлэгээ, угаалах, арчилгаа, гар хумсаа авах тий. Тэр замаараа өндөгнөөс сална. Бусад замаараа өндөгнөөс салах боломжгүй. Хамгийн сайн юм ч гэсэн тэр нөлөөлдөггүй. Харин өндөг маань хүүхдийн гидсэнд ороод хорхоо болсон үедээ эм нөлөөлдөг. Эмээрээ цагаан орхоог өхүүлдэг. Харин сармис яадаг вэ гэвэл тэр цагаан орхоо өсөж үржих таата гидсний орчны нөлөөг сулруулад таагүй нөлөөг бүрдүүлж идэг. Таагүй орчин гэр оронд тухгүй байдэн штэ. Үржих, үүсэх тэр цагаан орхоо олшрох боломжгүй. Сармис болохоор тэр нь тусалдаг. Им уугаад цагаан орхоогоо туулгасан бол жишээлбэл сармис хэрэглэх шаардлагагүй гэсэн үг. Тэгэхээр сармисыг хизээ хэрэгэлдэм бэ гэвэл урьдчилан сэргийлэх зорилготой. Жишээлбэл яг гидсэнд байгаа цагаан хорхоог гаргачлаа. Гаргасныхаа дараа сармис хэрэглэх юм бол дахиж нөгөө ахуйн замаасаа орж ирж байгаа. Хэрвээ ахуйгаа сайн баримталж барьж чадахгүй бол цагаан орхооны өндөг дахиж гидсэндээ орж ирэхдээ түүнийг нөгөө өндгийг үржүүлээд хорхоо болгохоос сэргийлдэг нь тэр сармис гэж идэг. Сармисныхаа найрлаганд байдаг бодис энэ шимэгч хорхоонд нөлөөлдөг гэсэн. Алицин гэдэг найрлага нь энэ өндгийг цагаан хорхоо болгохоос сэргийлээд тэр үржих орчныг нь таагүй тухгүй болгож өсөлтийг нь зогсоождөг. Тэрнээс биш нэгэнтээ ингээд цагаан хорхоо нь үүссэн тохиолдолд сармистайгаа эмтэйгээ давхар хэрэглэнэ л гэсэн үг. Тэрнээс биш дангаараа бол хүчрэхгүй. Тийм ээ. Тэгэхээр манай нөгөө маш олон ээж нар асуугаад байсан 3 настай хүүхдүүд болох уу хэд хоног хэрэглэх вэ гэд. Тэгэхээр цагаан орхооны эм зайлшгүй заавал уулгана. Альбендазол, мебендазол гэд эмнүүд байдаг. Цагаан орхооны яг килограмм хүүхдийнхаа килограммжинд тохируулаад түүнийг уулгасныхаа дараа 14 хоног ахуйн цэвэрлэгийг сахина гэдэг бол маш ер нь бол нэлээл төвчээр тууштай байдал тий цахилга бат шаарддаг зүйл шүү дээ тий өдөр болгоно өглөө болгоно угаагаал орой болгоно эндүүдэд хэвтүүлнэ гэдэг чинь нэлээл тууштай байдал шаарддаг зүйл. За түүнийг сахихыгаа хажуугаар магадгүй тий нөгөө өндөг орчиж магадгүй цэцэрлэг дээр явд юм а гэх юм бол сармис
хандалсан сарамсны усыг хэрглэж болно. Уулгаад давхар явж болно гэсэн. Давхар хамгаалалттай. Учир нь сарамс нэг талаар дархлааг дэмжиж өгдөг байхгүй юу? Дархлаа гэдэг маань одоо нарийн гидсний дархлааг нь дэмжиж өгнө. Нөгөө талаар тэр орчныг нь өндөг үржиж хорхоо болохоос болох тэр орчныг нь тааг болгочтiin. Тэгэхээр тухайн хүүхэд тийм дархлаа маш сайн байхаас гадна өндгийг үржүүлэхгүй байдаг байна шүү дээ. Тэгэхэд хэрглэж болно. За, ийм бол тийм утга учиртай. Сарамс маань тийм болчлоо. Өөрийг хэлэх гээд байлаа. Гол нь ерөөсөө ахуйн цэвэрлэгээ чухал. Хэрвээ цэцэрлэгт явдаг хүүхэд байх юм бол ер нь 14 хоног явуулахгүй байсан дээр. Тэгэхээр таагүй байдэн штэ. Хошногны амсар, захтнах, майжих, эмэгтэй хүүхдүүдэд болохоор өтрөө рүү орчих гээд идэг. Гараар дамжаад, хумсаараа дамжуулаад угаасаа эмэгтэй хүүхдийн өтрөө хошнох хоёр чинь ойрхон байд юм чинь эрэгтэй хүүхдүүдэд ихэнхдээ хошногны амсар байж идэг. Тэрийг заавал имэйл уулгана гэсэн үг. Тэ эмчтэйгээ зөвлөлдөж жагаад хэд настай хүүхэд яадаг хийдэг дархлаанд хэр байна гэдгээ үзүүлж харуулж агаад имээ уулгаад 14 хоногийн дараа дахиж давтан уулгах замаар энэ цагаан орхог ялж болно. Тэ. За тийм байна. Энэ цагаан орхотой холбоотой өөр асуултууд байна уу? Бас хэлээд өгөрөө. Тэгэхээр ахуйн цэвэрлэгээ маш чухал байдаг байх юм биш үү те? Өндгийг өхүүлэхийн тулд. За өндөг маань нэгэнтээ гидс рүү орсон бол заавал имээрэл туулгаж гаргана. За манайхан асуулт байна уу? Би хараад. За манайхан өөр асуултууд байна уу? Цагаан орхотой холбоотой. Хүүхдийн цагаан орхотой холбоотой бас гидстэй холбоотой. Та нарт ямар нэгэн шинж тэмдэг байдаг уу, байдаггүй юу? Тэ. Ихэнхдээ том хүмүүсийн цагаан орхоо болохоор нөгөө дархлаатай холбоотой өөр устгачдаг, нэг бол гаргацдаг байхгүй юу? Хүүхдүүд болохоор тэгдэхгүй, тэгж чаддаггүй байхгүй юу? За тийм байна. Үзэж байгаа хүмүүсээс ямар ч асуулт байхгүй байна. Өөр тодруулах зүйлсүүд байх юм бол комент энэ лайвынхаа доор комент бичээд үлдээгээрэй л гэж хэлье тийм ээ. За тийм байна. Бас нэг зарын чанартай зүйл болохоор энэ 12 сарын 26-ны өдөр бүх нийтийн гэх юм уу? Бүх нийтийн 25 оноо дүгнэх, 26 оноо угтах, зорилгоо бичих юу гэдэг те. Тэр бүх зүйлсүүдээ хийх одоо уулзалт, Zoom уулзалт болно. Ухаалаг үдэлт зорилготойгоор бид нар 2026 оноо угтаж авъя гэдэг урайндор хийгдэнэ. Тэгээд пост нь болохоор яг энэ юун дээр пэйжийнхаа лайвынхаа доор хідэн доошоогоо гүйлгэх юм бол мэдээллүүд нь явж байгаа. Хэрвээ одоо энэ хэд хоногоос Zoom линк тавигдана. Хэрвээ тэр 26-ны уулзалтандаа оролцохыг хүсэж байгаа бол Zoom линк аваад ороод ирж болно. Тэгээд нэг орой 2-3 цаг уулзалтаж өөрийнхөө бүхэл бүтэн энэ 25 онд юу хийсэн алдаагаа оноогоо дүгнээд 26 оноо одоо бясалгалаараа угтаж авах үйлээ хийн. Нөгөө талаар бид нар одоо хүн болгоны өөртөөхөө юугаа 26 он тухайн хүний
хувьд яг ямар жил вэ гэдгийг нь тодорхойлогдох байгаа. За, тийм байна. За, хэд хоногоос дахиад нэг зарууд бол орно. Тэгэхээр Zoom линк аваад оролцоод байж болно гэсэн үг. Орой 26-ны 20 цагаас уулзахын тухайн өдрөө тий цаг заваа зохицуулаад ороод ирээрэй л гэж хэлье. За, өөр асуулт байсан уу? Байхгүй бол өнөөдрийн лайвыг ингээд тавьж бөгөөд тодорхой өндөрлөё гэж бодож байна. За, баяртай.